За юуны дайлан битүүлэхээ үргэлжлүүлж явуулъя. Бид нар ерөнхийдөө ингээд зогссон байж байгаа. Хөл толгойг ингээд оёод за ингээд дуусгах хэвээр. Юуных хүмүүс нөгөө нэг энэ 40 бас нэг хүн асууж ирсэн. Болохгүй хөрөхгүй байна эдэргээд гисэн. Тим юм байхгүй шүү. Яг хүрнэ. Эн чинь яг нөгөө 1.5-аар авч байгаа шүү дээ. Энэ хоёрын хоорондох цай чинь 1.5-аар аавна. За юу маань хөдлөд байгаа учраас би шин хөдөлгөөнгөө болох утгай. За ингээ 1.5-аар авна амсрыг нь. Тэгээ 1.5-аар авахар чинь 3 см болно шүү дээ амсрыг чинь ингээ 3 см болно. Тэгээд энэ чинь ингээ 7 та үлдээд энэ 3-аа нэмээд 14 ингээ 17 см-тай болно хүрт. За яг ингээд юу яасан ингээ оёо дууссан. За энэ бол юутай дайлан байна тийм ээ. Булантай дайлан байна. Булангуу зүгээр шууд өөрөө ойчоод ингээд энэ дээр зоосон шүлжмэл хөл толгоон дээр нь хийх гэж байгаа бол эхлээд имжээрүүдээ бүгдийг ингээд нийлүүлчих нь. Оёод нийлүүлнэ гэсэн. Оёод нийлүүлснийхаа дараа энэ дээгүүр нь зоосон шүлжмэлээ ингэж явна. Тэгээд манайхны нэг гаргаж байгаа алдаа юу вэ гэхээр энэ нөгөө юуг зоосон шүлжмэл илүү гаргаж ирсэн одоо энэ дээр ингэж оёхгүй байгаа. Шууд энэ дээр нь тулгоо очдөг. Тэгэнгүүт дараа нь эн чинь нөгөө нэг мэдээж нэг ойдлын цаашаа орох юм чинь заавал энийг ингэж жоох илүү гаргаж энэ хүртэл ингээ ойно. Энэ маань өөрөө ямар учиртай вэ гэхлээр энэ нөгөө энэ дээр дарж байгаа нөгөө нэг юу байгаа шүү дээ. Ойдол байгаа шүү дээ. Энэ нөгөө ойдлыг дээр нь дарна. Энэ зоосон шүлжмэл чинь. Тэгэхгүй энэ тент нь дарцсан хүмүүс ирж тэгэхгүй шүү. Эн чинь яг энэ нөгөө оёод ингээд бэлэн болсон энэ оёог дарж байгаа зорилготой шүү дээ тийм ээ. Тэгээ хөл толгоогоо зоолгочаад хөл толгоогоо ойж дуусчаад тэгээд энэ зоосон шүлжмэлээ дараа нь явна гэсэн үг. Ийм задгаа хахтан зоосон шүлжмэл явна шүү. Дараа нь битүүсний дараа зоосон шүлжмэл явна гэсэн ойлголт бол байхгүй. За ингээд энэ чинь 5 см ингээ үлдчихэж байгаа. За тэгээд танаа юу чинь дотор чинь таарахгүй нэгэ тэгээд идэг. Дотор бол заавал нөгөө юу яана. За ингээ одоо дотроо тавья. Ингээ харахаар дотор чинь ингээд энэ хараа хоёр талдаа ингээд ингэж дутна. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө нэг ойдлын 1 см учраас энэ хоёр талдаа тулгаж явахгүй шүү дээ. Дээл ойдог хүмүүс өөрснөө дээл ойдог юм шигээ санаад яриад ах шиг байна. Тэгэхээр тэхгүй. Энэ хоёр талд ингэж заавал дутна. Энд чинь одоо ойдлын 1 см дотогшоогоо орно. Энд чинь ойдлын 1 см ингээд дотогшоогоо ороод бүр эндээ ингэж толохгүй. Тэгээд нөгөө бандаагаад байдаг байхгүй. Энэ нь ингээд хүмүүс очиод. Тэгэхээр эдийн хэрийн дотроо ингээд иймэрхүү заавал үлдэн шүү энэ дээр. Тэгжээж энэ нөгөө гоё болж байгаа доторлогоо гоё болдог байгаа шүү за. За нөгөө бид нар ингээд орхичихсан байгаа шүү дээ тийм ээ. Одоо дотроо яаж залгах вэ гэхлээр ингэн энэ голоосоо энэ хоёрын амсрынхаг бол 13 см манайх авдаг. За яг том хөрөгтэй хүмүүсээ бол хөөргөнийхөө хэмжээгээр 15 болгож бол ер нь стандарт 13 бол бүх хөөрг орчдөг. Хитэг том байвал бас хөөргч унах гэдэг аюултай. Тэгэхээр ингээд дотор талаас нь хэмжээгээ аваад яг энэ голоосоо гэсэн үг шүү дээ. Одоо энэ ингээд гол дээр ингээд юу авцсан байж байгаа. Ингээд явцсан. Инээсээ энэ хоёр тийшээгаа яг энэ хоёрын хооронд 13 см байна гэж тавцаалаад энэ дээр ингээд тэмдэглэчин. За мөн энэ дээр ингээ 13 см байна гэж тооцоолоод хоёр талаасаа хөөгөөд тэмдэглэчин гэсэн үг шүү дээ тийм ээ. За. Тэгэхээр 6.5 болж байна үү те хоёр талаараа. За одоо дотроо залгахдаа энэ яг ингээ өнүүрэн талаа ингээд энэ дээрээсээ эхлээд амсраа заавал яана. Одоо энэ чинь ингээ тэмдэглэсэн 13 см чинь амсраа ингээ ороод ирж байгаа шүү дээ тийм ээ. За ингээ дотрынхан гадна дотныг бас харна шүү. Дотор гадна харж байгаа. За ингэж жаад ойно. За одоо яг энэ чинь ингээд энэ юу ч нэг хурж байгаа энэ дотор чинь ингээд байж байгаа. Тэгэхээр эннээсээ энэ 13 см-а энэ 0.5-аар дотор талаас нь ингэж ойно шүү. Тэгэхгүй яг энэ ойд энэ дүүрээ тулгаж болохгүй. Нэг өсөндө дутуудулж ойно гэсэн үг байхгүй юу? За одоо энэ талаас нь ингээ харуулах юм бол ойхтой ингэж ойно гэсэн үг шүү дээ тийм ээ. 13 см-а ойхтой ийм зай гаргаж ингэж ойно гэсэн үг байхгүй юу? Ойхтлоор чинь ингэж болж орж ирэх ёстой шүү. Ийм зай үлдэх ёстой. Тэгжиж одоо энэ нөгөө нэг юу чинь орж ирж байгаа. Одоо энэ ингэж доторх нь хараа ийм болно гэсэн үг байхгүй юу? Тэг хүмүүс ингэж ойхгүйгээр авиж амсартаа нийлүүлээ ойчдаг нөгөөд хамаг дотор нь ингээ гараад аюу муу харагдаад идэг. Дотроо ингэж 0.5-та заавал ингэж ойно. За ингээ амсраа ойчин. Одоо бол ерөөхдөө амархан. Энийгээ ингээд нөгөө нэг юу яачих штэ. Энэ талаас нь ингээ ойчих штэ тийм ээ. Ингэж барьж агаад энэ талаасаа дотор нөгөө хамтд нь ойхгүй шүү. Ингэж барьж агаад ойно гэсэн үг штэ тийм ээ. Ингэж барьж агаад энэ ийм барьж агаад
Тэгээд энэчнээсээ болвол 0.5 хаяад тэгээд ингээд 13 санчаа энүүгээр нь ойхно шүү дээ. Яг энэ нөгөө 13 санч доторхоо. Нөгөө талыг нь бас тэгээ ойчин. Энэ нүүр ингэж барьж байгаад ойхно шүү дээ. За энэ талаа. Тэгэхээр энэ хоёр тал чинь ингээд бөхлөгдчихнэ. За ингээ 13 санчаараа энэ чинь ойчоод нэг талаа ойчоод ийш нь татаж хөөж ингэж барьж энэ дотроо татна шүү. Тэгэхгүй шууд сул ингээ барьчих юм бол болохгүй. Тэгэхээр энэ талаас хөөж ингэж татаад энэ талынхаа 13 санчийг ингээд энэ хоёр талаа ойод барьчихна гэсэн үг. Амсрынхаа хоёрыг барьчихна гэсэн. За тэгээд ингээ буцаагаад ингээ эргүүлээд гаргаж ирээд татагшоогоо эн чинь ингээ болчих штеп. Одоо энэ хоёр чинь ингээ бөхлөгдсөн байгаа. Тэгээ энэ амсрынхаа нэг сайхан эндүтчихнэ. Одоо эн чинь нэг ийм болцсон байгаа гэсэн үг тийм ээ. Ингээ ороод ирнэ гэсэн үг байхгүй юу? Энэ хоёр тал чинь ингээ. За юм ойдог хүмүүс бол дорн ойлгоод явчих واخ. Гэртээ орох гэж байгаа хүмүүс маань сайн анхааралтай ойш шүү. За ингээд эн чинь ингээ бэлэн болно гэсэн үг штеп. Энэ хоёр тал чинь ингээд ороод ирнэ гэсэн үг. Ингэж бэлэн болно гэсэн үг. Ингэж 13 сантитайгаар бэлэн болно. Юу 13 санч энэ талаас нь ингээ очно гэсэн. За одоо дараагийнх нь бол дотрыг нь дотроор нь ойно. Дайлангийн дайлангаар нь ойно. За тэгээд дайлангаар нь ойхтаа болохоор одоо дотор чинь ингээ хэсэм байгаа юм чинь тийм ээ ингэж яагаад энэ хоёр тал чинь ингэж оёгдно гэсэн үг шүү дээ. Дотор чинь бол дотроо явж байгаа. За одоо энэ чинь ингээ 13 санчаар ингээ энэ хүртэл нөгөө ойцсон байгаа шүү дээ. Амсрын югаар авах гээд. За тэгж яагаад одоо энэ нөгөө бид нар ингээ эндүтцэх хэсэг байна шүү тийм ээ. За энийгээс харна шүү. Зоосон шүлжимлэл энэ бас яг ингэж таарах хэвээр. Бүх юм чинь таарах хэвээр. Маш сайн нарийн хэмжиж хийн. За нэг дайлан анх сурж байгаа хүн бол 4 5 цаг 6 цаг ч явах тохиолдол байна. За ингээд одоо энэчнээсээ ингэж барьж агаад энэ хүртэл ингээ машин тахна шүү дээ. Машин том уу гараар ойж болно. Би хэлээд байгаа гараар ойж болно. За ингэж барьж агаад энэ яг нөгөө хэмжээгээр ингээд очино. Тэгээ энэ дээр ингээд нөгөө нэг юуныхаа оюуныхаа ингээд юу зурцсан байгаа 0.5 энэ дээр зурцсан байгаа. За энэ хүртэл ингэж ойчоод хоёр талаа ойчихно гэсэн үг. Энэчнээс энэ хүртэл ингээд ойчихно. За одоо энийхээ голыг ингээд сайхан олчихно. Ингэж барьж агаад. Ингээд голоо эн чинь яг ингээд нөгөө юуны чинь гол ороод ирнэ. За тэгэнгүүтээ ойцсон хэсгээ ингэж барьна гэсэн үг байхгүй юу? Ингэж барьж агаад одоо эн чинь ингээд оёгдсон байна шүү дээ. Ингээд оёгдсон. Ингэж барьж агаад тэгээ энэ дээгүүр ингээд очино гэсэн үг. Одоо яг энэ зураас нь дээгүүр. Ингээд очино. За мөн ялгаагүй доотлын хэсэг ч гэсэн ингээд оёгдно гэсэн үг. За тэгээ дотор ч бас ингээд оёгдсон байгаа. Дотор мөн ялгаагүй энэ хоёр талаа ийш нь хөөгөөд очино. Нийтлэн ийш нь хөөгөөд очино. За голынхаагаа болохоор мөн ингэж барьж агаад голоо олно шүү дээ. Бас дандаа голоо олж явна. Голоо олоод за энийгаа сайхан ингээд эн чинь ингээд задарсан байж байгаа тийм ээ. Ингэж барьж агаад ингээ очино. Ингээ очино гэсэн үг байхгүй. Бас оюуныхаа нэг санчигаа бас тооцоолоод оёно гэсэн үг байна шүү дээ. За тэгээд нэг талыг нь мэдээж нөгөө юу яана? Энэ талаа ойхгүй. Энэ талыгаа болохоор буцааж дотогш нь бүх хүмүүдэд ингэж гаргаж ирээд тэгээ энэ хэсэг машин том уу эсвэл гараар ойх юм. Энд чинь нөгөө нэг задгаар ойлгож чамаг юм аа дотроо бүгдийг нь гадагш нь гаргаж ирнэ гэсэн үг шүү тийм ээ. Тэгээ сүүлд нь энийгээ бол гараараа ойж болно. Машиндаа л дахиад очино гэсэн үг байхгүй юу? Ил нэг тал нь бол ил гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Энийгээ ингээд илээр нь ойно гэсэн үг шүү. За тэгээ ерөнхийдөө бол яг нөгөө нэг за энэ бол нөгөө имжээргүй шууд нөгөө зоосон шүлжмэл дарцсан. Тэгээ яг бэлэн болохоороо бол яг түрүүний хэлсэн энэ дотор нь бол ингээ 0.5 та ингэж орж ирэх хэвээр. Ийм болох хэвээр. Тэгээ энэ нь ингээ залгадаад тэгээ болчихж байгаа дайлан байна. За битүүлэг тэгэж явагдана. Битүүлэг дээр тэр сар алдаа гаргаж байгаа хүмүүс сантиметрлаараа юуны тухандгуул айгүй их сонь уурлах юм анахан. Юмнууд бол бүгдөө яг ингээ таараа зогцсон байж байгаа. За тийм байгаа шүү. Одоо сүүлийн үед гарч ирж байгаа дайлангуудаа бид нар дандаа инжирийг ингэж өгч байгаа. За ийм хоёрхан ширхэг юм очиж шүү. Хүмүүс ерөөсөө сая нөгөө битүүлгэн дээр маш их хэмжээр алдсан. Өрөөсөн болгосон. Аюух асуудал гарсан. Тэгээ манайхан бол одоо ерөөсөө дундуур нь хуваахааргүй шийдсэн. За одоо энэ бол ингээд юуных вэ штэ тийм ээ? Амсрын энэ хэсэг баггүй. Өөрснөө энийг хайчлна гэсэн үг. За хэрэв дайлан битүүлэх гэж байгаа хүмүүс байвал андашгүй энүүгээр ингээд хайчилчихна гэсэн үг. За энэ болохоор нөгөө нэг хөл толгойн хэсэг бас уртааш нь бид нар ингэж өгж байгаа. За ингээ алдахгүй. За энийг бол ингээ дундуур нь одоо хайчилж чадахгүй байх гэдэг бол одоо тун харамсалтай шүү. Зарим нэг хүмүүс яаж хайчлах юм гэдэг хүртэл асуулт асууж байна. За тэгэн одоо дайлан ойх гэж байгаа бол маш хэцүү шүү. Зүгээр энийг ингээд одоо хайчаараа ингээ бид нар ирмийг нь гаргаад ингээд өгцөн зүйлийг хайчилж чадахгүй байх гэдэг бол дайлангаа ойж ойх гэж байгаа хүмүүс маань бол
тэрийг хайчилж энийг одоо хайчилж чадахгүй хэмжээнд байна гэдэг бол одоо маш хэцүү асуудал шүү. Тэгэхээр одоо сүүлийн үед гарч байгаа манай дайлангууд ерөөсөө дандаа ингэж хоёр ширхгээр очиж байгаа хэмжээр байна. Тэгэхээр энийг та бүхэн сайн анхаараарай. Энд чи 2хан ширхэг байна штэ гэж ярьж байгаа, 3хан ширхэг байна штэ гэдэг асуудал ярьж байгаа. Ингээд дэлгээд үсэх юм бол энэ маань яг нөгөө амсарт хараад ингээд явж байгаа. За энэ бол маш олон хүмүүс нөгөө нэг хэмжээр ингээ алдаж байгаа учраас одоо манайх юм шин юу гаргаж ирээд за ингэж гаргаж байгаа шүү. Дайлан битүүлэх гэж байгаа хүмүүс маань бол бас анхаараарай. Энийг бол зүгээр энүүгээр нь хайчлаад энийг ингэж голоор нь хайчлаад яг ижилхэн одоо урд нь байдаг шиг тийм байдлаар гарч эхэлж байгаа шүү. За ерөөхдөө ингээ дайлан битүүлэлт маань бол дүүрлээ. За ингээ маш олон лайвуудыг бол сургалтуудыг манайхан явуулж байгаа. Сургалтуудаа маш сайн хараач. Дахин асуугаад энийг яаж хийх ингээд утсаар асуугаад дахин утсаар гэрээ хэлж болдог гэсэн бол сургалт гэдэг юм одоо тэгвэл бүгднгийн утсаар яриад хэлээд ээж болно. За бодитоор нүдээр үзүүлж ингэж хийхгүй бол энэ маань өөрөө болдоггүй байгаа шүү. За одоо ерөнхийдөө ингээ битүүлэлт бол дуусчлаа. Битүүлэлт яаж хийх үү гэдэг. За шинэ одоо юу дахиад танилцуулна. За энэний дараа зоосон шүлжмэл дахиад шинээр ирсэн өчтөр зоосон шүлжмлүүд маань шинээр ирсэн. Тэр зоосон шүлжмлүүдэд танилцуулъя. Цэнхэр юу асууж ирсэн хүмүүс тэр бас цөөхөн ирсэн байгаа шүү. За ерөнхийдөө ингээ дайлан маань ийм гоё битүүлэгдээд юм болох хэвээр. Тэгээд дутчихин гэж яриад байгаа хүмүүс дутахгүй шүү. Бүр яг тааруулдаг. Манайх одоо 7-8 жил үйл ажиллагаа явуулж ин яг энүүгээрэл гарна. Яг одоо энэ ингээд хаардгараа таарна. Энэ дээл ойж байгаа хүмүүс дээлшгүй ерөөсөө оёхгүй шүү. Тэрийг сайн анхаараарай. Бүгднгийн ингээд тааруулж очих гээд байгаа. Тэгээд дайран битүүлэлт гэдэг маань шал өөр бодоод тийм зүйл шүү. За одоо энэний дараа дуусгаад юу явуулъя? Зоосон шүлжмэл асууж байсан хүмүүс явуулъя. Орон нутаг байвал дор нь скриншот хийгээд явуулаад байгаарай. Зоосон шүлжмэл нь таалагдж байгаа зоосон шүлжмэл нь байвал шууд хурж ирээд авчих болно шүү. Урлан бол хаалттай ажиллаж байгаа. Яг хүссэн зоосон шүлжмэлээ чи шууд гаргаад өгнө. Тийм байгаа шүү. За одоо дахиад хэдхэн минутын дараа буцаа зоосон шүлжмэл дээр уулзцгаая.